За сайн байцгаана уу? Өнөөдөр та нартай хэрхэн secret-ийг ашиглаж өөрийнхөө хүссэн зүйлдээ хүрэх вэ? Хүссэн амжилтандаа хүрэх вэ гэдэг талаарх мэдээллийг та нартай хүргэе. За миний хувьд болохоор 2019 оноос эхлээд бараг 5 дахь жилдээ энэ secret-ийг энэ далд ухамсарыг бол судалж байгаа. Тэгээд энэ хүү далд ухамсарын талаар сургалтуудыг онлайн болон танхимаар бас явуулдаг. Тэгээд зарим хүмүүс манаас мэддэг бахаа гэж бодож байна. За тэгээд дэлхийн нийтэд болохоор энэ secret-ийн зарчмыг бол маш их өргөнөөр ашиглаж байна. Ялангуяа сонгуульд ялах, тэгээд олимпиад амжилт үзүүлэх зэрэг зүйлүүд дээр энэ secret-ийг бол маш ихээр ашиглаж байна. Тэгэхээр Парис 2024 олимп болж байгаатай холбоотой манай тамирчид ч гэсэн энэ хүү зарчмыг ашиглаж сурах хэрэгтэй байна. Альва нэгэн амжилтыг бүтээхэд гаргахад хүн сэтгэл зүй гэдэг маш чухал байдаг. Тухайлх юм бол Парис 2024 олимпиас бид нар хараад байхад маш олон улсуудын маань тамирчид маш хүчтэй сэтгэл зүйтэй байгаа нь харагдаж байгаа. Тэр ч утгаараа олимпиад бас ялалт байгуулахад бол нөлөөлж байгаа нэг талаараа. За нөгөө талаараа гадаадд маань тамирчид энэ secret-ийн зарчмыг маш өргөнөөр ашигладаг. Тэд нар 1-2 жилийн өмнөөс бэлтгэлээ хийхийн хажуугаар бас сэтгэл зүйгээ бэлддэг. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө далд ухамсартаа амжилтанд хүрэн олимпийн аврах болно гэдэгтээ итгүүлэх төрөл бүрийн техникүүдийг бол хэрэгжүүлдэг байх нь. Харин манай улсын тамирчдын хувьд энэ талаарх мэдлэг хэр байдаг вэ? Үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлдэг талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ л үүнийг бид нар хэрэглэх цаг маань болжээ. За тэгээд secret-ийн зарчмуудаас та нартай бас дэлгэрэнгүй хуваалцъя. За secret-ийн зарчмууд дотор визуализацаа хийх буюу төсөөлөн бодох арга гэж байгаа. За тэгээд үүнээс гадна бид нар affirmation хэлэх буюу батламж үг хэлэх бас нэгэн арга байгаа. Тэгээд мөн далд ухамсартаа шинэ програмуудыг суулгаж болж байна. Тэгээ ховсын аргаар болон өөр аргуудаар энэ аргуудыг програмыг суулгаж болж байна. Гэх мэтчлэн бид нар ямар ч байсан өөрийнхөө хүрэх гээд байгаа зүйлийг энэ далд ухамсарын түвшинд итгүүлчих юм бол энэ зүйл бидний амьдрал дээр маш төвөггүйхэн ирдэг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол би амьдрал бол хэцүү, амьдрал бол хэцүү гэж итгээд түүнийхээ төлөө мах юугаа зориулсан байж зүтгэх биш. Амьдрал бол амархан, аз жаргалтай болох бол амархан гэж бид нар итгэх юм бол амьдрал үнэнгээсээ амархан. Тэгээд би маш олон хүмүүс манай дээр ховсын үйлчлэгийг авах гэж тэгээд бас зөвлөгөө авах гэж ирдэг. За энэ хүмүүс маань ингээд далд ухамсарын түвшинд ярилцаад үзэхээр дандаа амьдрал бол хэцүү, амархан зүйл хаанч байхгүй. Тэгээд эрэгтэй хүн бол хуурдаг гэдэг ч юм уу тийм ийм ташаа итгэл үнэмшиллүүд байгаад байгаа байхгүй. Энэ итгэл үнэмшил танд байгаа цагт энэ зүйл танд ирнэ. Өөрөөр хэлбэл би танарт хэлээд байна те. Энэ далд ухамсарт маань юу байна? Тэр зүйл таны амьдралд ирнэ. Тэгэхээр бид нарт өөртөө хэрэгтэй зүйлээ далд ухамсартаа оруулах хэрэгтэй. Ингээхийн тулд тэр төсөөлөн бодох аргыг өглөө оройдоо төсөөлөх хэрэгтэй. Батламж үгсийг хэдэн зуугаар нь хэлэх хэрэгтэй. Тэгээд мөн ховсын эмчилгээгээр дахин шинэ програмыг суулгах ийм боломжтой байгаа. Тэгэхээр өөртөө ажиллаж чадах юм бол бид нар сайхан амьдрах боломжтой болж байгаа. За тэгээд миний хувьд болохоор энэ secret-ийг би амьдралдаа маш их ашигладаг. Түүнийг ашиглаад маш олон зүйлүүдийг ч гэсэн өөртөө бий болгоод авсан байгаа. Тэгээд одоо ч гэсэн би бас гадаадад амьдардаг. Тэгээд бүр заавал ийм 8, 9, 10 цаг тэгж ажил хийдэггүй. Тэгсэн мөртлөө боломжийн орлоготой. Тэгээд ядрахгүйгээр өөртөө тийм баяр баясгалтайгаар аз жаргалтайгаар ажиллаа хийж амьдардаг байгаа. За тэгээ ийм төвшөнд хүрэхийн тулд бид нар мэдээж хичээх хэрэгтэй, далд ухамсараа итгүүлэх хэрэгтэй гэсэн. Амьдрал бол хэцүү, хөлсөө туслуулан байж ажиллах хэрэгтэй гэж бодох юм бол хоёр ажил хийж ээж өнөөдрийн нийгэмд бид нар сайхан амьдрнаа гэж бодох юм бол та яг л тэгжээж л сайхан амьдрна. Түүнээс биш амьдрал бол амархан альва зүйлийг би маш хөнгөнөөр хүлээж авнаа. Би ийм гоё аз жаргалтай амьдрнаа гэж бодох юм бол та яг л тэгжэл амьдрна. За тиймээс та бүхэн маань гадаад улсад аз жаргалтай, амжилттай, сайхан амьдрахыг хүсвэл бид нар
түүнийг даалт ухамсартаа л итгүүлэх хэрэгтэй. Тэгэхээр даалт ухамсартаа итгүүлэх аргуудыг нь бол түрүүн товчхон дурдлаа. Тэгээд дэлгэрэнгүй та сурч мэдэж авахыг хүсэх юм бол манай одоо Pfizer-ийн даалт ухамсарын сургалт тэгээд пэйжтэй бас холбогдоорой. Би энэ доор линкийг үлдээчи та нар маань линкээр орж ховсын талаар мэдээлэл болон одоо даалт ухамсараа яаж одоо програмжилж яаж одоо хүссэн амьдралаараа сайхан амьдрах вэ гэдэг талаарх манай хичээлүүдэд маань суугаад суралцаарай гэж хүсэж байна. За ингээд баяртай.